Та бид нэвтрүүлэг үзэж байна. Дэрхийн сансрын нийслэгдийн өдрийг 4 сарын 12-нд тэмүүлдэг. Бөгөөд бид энэ сэдвээр Улаанбаатар хотын оршин суугчтай ярилцъя. Нийсэцгээе. Докторээ, тантай ярьж болох уу? Юу? Аны хоёр асуудал тахасана. Энэ таны бодлоор 4 сарын 12-нд ямар баяр тэмдэглэдэг вэ? Мэдгүй. Сайн мэдгүй байна. Мэдгүй вэ? Тий. 4 сарын 12-нд. За ястаа мэдгүй байна. Тийшээ хар. Тэнгэр. За, Тэнгэр. чанахгүй юм. За ястаа би мэдлэг айгүй нэмгэн болохоор мэдгүй байна. Мэдгүй юу? Тийм та юм хүн таньсуу магадгүй шүү дээ. Байгаар. 4 сарын 12-нд Ялтын баяр. Биш үү? Дэрхэн 5 сарын 9-нд. мэдгүй нэг. Мэдгүй байна. 4 сарын 12-аа. Тий. За ястаа мэдгүй. Ястаа уучлаарай огтхон ч санахгүй. 4 сарын 12-нд өнөө сансрын нисгэгчийн юу өдөр гэлөө. Та ханаас мэднэ үү? Мэдлгүй яг юм чинь. Миний үеийн насныхан болвол бүгдээрээ мэднэ штэ. Юрий Гагарины тухай яриад байна уу чи? Тий. Тэгэл яг тэр үед эмээ чинь Москвад оюутан байлаа. Энэ ямар онд сансар руу нийцсэн байна вэ? Хэдэн онд? За 1900. Хэдэн он вэ? За тэрийг сайн мэдэхгүй байна да. 61 онд. 61 он. 61 мэдхгүй байна тий. Яг 4 сарын 12-нд л Гагарин яг анх эзчээсэн болов. Чи оныг салахгүй юу? 1960 юу лээ? 60 61 он. 61 оны 4 сарын 12-ын бицтэй те. Та мундаг хүн байна шүү дээ. Монгол хүн. Та мундаг хүн байна шүү дээ. Энэ хүний чарыг таних уу? Яагаад харав? Нэм. Тэгэхгүй сансрын нисгч юм шүү. Нэрийг мэдэхгүй юу? Нэр мэдгүй. Ямар улсаас юм? Мэдгүй одоо Европ юм ба Орос уу? Юрий Гагарин гэж мэдэхгүй. Юрий Гагарин. За. Ийм хүний таних уу? За яг харж байсан гэхдээ нэр нь яг орж ирдэггүй. Ийм хүний таних уу? Тэндгүй. Юрий Гагарин гэж мэдэхгүй юу? Юрий Гагарин сонсч Тэр ирсэн. нь ямар хүн байсан юм бэ? Юрий Гагарин сансрын нисгч. Энэ хүний таних уу? Танилгүй яах вэ? Хүн бэ? Гагарин Ямар улсаас вэ? зөвлөлт толгойд улсаас Тон зүг тэгээд. Тэгээд ямар баяр тэмдэглэдэг вэ? одоо ойлгохдоо сансрын нисгчтэй үү? Тийм байна. Хүн бэ? Юрий Гагарин. Юрий Гагарин байна Тийм л да. тийм Нөгөө байна. инэвсэглэр нь л харж байна. Зураг таних уу? Хонстой мэдгүй. Энэ Юрий Гагарин гэж мэдэхгүй юу? Тийм. Тийм. Сансарт ниссэн. Энэ хүний таних уу? Юрий Гагарин? Тийм. Тэгэхээр сансрын нисгчтэй баяр байгаа юу? Тон зүг хүн шүү дээ. За. Энэхэн юм бэ? Юрий Алексеевич Гагарин байна. За Алексей гэж бас мэдхгүй байна. мэднэ штэ. Ханаас? Как это ханаас? Тэр үед анхны сансрын нисгэгч гэдэг сансарт ниссэн чинь дэлхийд даяараа одоо бүх орны улс үндэстэнгүүд бүгдээрээ их баяр хөөртэй одоо хүн төрлөختөн анхудаа сансрын тойрогт гарчлаа гэж их том дэвшилтэт үйл явдал болж ийлээ шүү дээ. Та Гагарины харсан юм уу? Тий, харлгүй яах вэ? Би Москвад первый государственный педагогический институт иностранных языков төгссөн. За. Тий. Тэгэхэд яг Гагарин нисээд бууж исэн. Гагариныг бид нар манай сургуулийн байрыг улаан талбайд ойрхон тийм байсан. Тий. За. За тэгээ би жаахан яарад л байл л да. Нэг Тэгээд За. За тэгээд одоо яг сайхан байсан. Анх хүн сансарт нисээд ирэхэд гоё л байсан. Тэгэхээр монголчуудын сансарт нисгчтэй хэн бэ? Чөтөрөнтэй гүр хэрэгчээ. Гүр. Гүр харагч байгаа мөн бүстэй. Тэгээ андуурсан баг гэж бодсон. Энэ
Энэ хүн нэр мэдхгүй байна. Юрий Гагарин. Оо томжтой. Энэ нэг ямар улс ас юм бэ? Орос. Монголын Юрий Гагарин. Тий. Сансрын нийслэг хэн бэ? Гүр архичаа. Оо томжтой. Ханаас мэд. Ханаас мэд. Унпаага хатал тэгэл сонс. Сансрын нисгч гүр агч. Гурагчаа. Ханаас мэд. Өгдөл мэддэг шүү дээ. Монголчууд. Монголчууд мэдхгүй хөө. Мэддэг шүү дээ. Хин гүр архичаа. Юрий Гагарин гүр архичаа иргээл ямар ч зэгчэл заадаг штэ. Гүр арагчаа. Зөвдөр дэмдэм гүр арагчаа гэд байгаа. Яг ийм амархан юмыг хүн болгон мэднэ штэ. Монголчууд бүгдээрээ мэдхгүй байна. тийм үү? Яагаад сансарт нисэх хэрэгтэй вэ? Зүгээр нөө дэлхийд дээр байгаа газар зүүн одоо бариллыг ажиглах те. Тэгээд бас одоо нөгөө цахилгаан үүрэг холбооны нөгөө нэг интернет те. Тэрэнд л хэрэгтэй байх гэж. Нисэх хэрэгтэй ямар учраас ер нь хиймэл дагуул тавих нь хэрэгтэй юм болов. За ёстой яг мэдхгүй мэ. Гэхдээ одоо хүн төрөлхтний соёл иргэншил. За Тэгээд ер нь тэгээд яг ямар очтой ниссэн бэ? Тэгээд хоёр соёл иргэншлийг л одоо нэвтрүүлсэн баг та. Дэлхийн ертөнцийг судлах гэж нисдэг болоо гэж ойлгож байна. Том судалгааны том. Одоо бол сансрын сансрын станцгүйгээр сансрээс хийж байгаа шинжилгээ судалгаагүйгээр орчин үеийн энд бүх хөгжил дэвшил чинь явахааргүй тийм хэмжээнд хүрчээд байна шүү дээ. нисэхэд гөрөө шийзээ. Яасан гинэ? Нисэд гөрөө гэт. Нисээд өгөөрэй. Инээмсэд гөрөө. Инээмс. Энэ Гагарин чигээр чи инээсгэмж чадах уу? Инээсгэмж турчаарай заа. Иж хараад. Адилхан инээж чадах уу? Чадахгүй хаа. Чадахгүй. За. Тийм юм. Адилханаар инээсгэж чадах уу? Чадахгүй. Чадах. Чадахгүй ах уу. Чадахгүй. Энэ хүн чи өөрөө бахархалтайгаар тэр том зүйлийг хийчээд инээмсгэл бол хэн болгон төрөөд байхгүй хаа. Тэгээ ер нь бол их тийм бахархалтай том зүйл хийснээр дараа л одоо тийм багталтай инээ төрөх байх. Энэ Гагарин чигээр инээсэн чадах уу? Ой яаж ч Инээр ухаараа. энэ чинь өөрөмц хүн шүү дээ. Яаж би энэ хүн шиг инээмсгэл чадахгүй. Адилханаар. Он же особенный человек. Адилханаар. Похоже, улыбку Гагарина сможете повторить? Инээр ухаараа. Не могу, наверное. Не получится. Получилось. Би сайн ойлгохгүй Адилханаар инээсмлэрээ инээр ухаараа. Тий. Гагарин шиг инээж чадах уу гэж юу? Би юу? Тий. Инээр ухаараа. Тий. За. Гагаринда адилмаар чи инээсэл чадах уу? Адилхан инээмсэлж чадах уу? Адилхан гэдэг нь яа тийм бол тоо. Иж хараа. Адилханаар. За жаараа за нэг ингэж юм болоо да. Оо, адилхан байна шүү дээ. Чи энэ сансар нийслэмжид бас бүхий Монгол улстай эргээдтэй энэ баярын мэнд хүргөөрэй. За нийт Монголын ард түмэндээ сансрын нисгчдийн баярын мэндийг өдөрт нүрэн дэвшүүлье. Тэгээ баяраа сайн нэлээрэй гэж хэлсгэнэ. Бас гүр аргач та баярын мэндүргье. За ямар ч 4 сарын 12-нд сансарт нисний Юрий Гагарин баярын мэнд хүргье. Гурагчаа бас хүргөөрэй. Гүр агчид бас тавьдаг. За тэгээд би шаарч байлж юм уу те. 4 сарын 12-нд сансарт нисний баяр. Тий. За тэгээд хүн төрөлхтний хугацаанд сансарт нисэх гэдэг бол маш том алхам байсан. Маш олон салбарт маш олон хөгжлийг авчирсан. Тийм учраас энэ том алхмыг хийсэн Юрий Гагарин болон гүр аргач гэсэн хоёр хүмүүстээ баярлалаа гэж хэлхээс асуу. Тэгээд сансарт нисний баярын мэндийг та бүхэнд хүргье.
Одоо юу гэж энэ ямар хүмүүст одоо мэдж хүрэх гэлээ би. Монголчуудаа. За жишээ нь монголчуудаа юу. Залуучуудаа. За тэгвэл хөгжил дэвшлийн төлөө урагшаал гэдэг. Да бүгдэнд баярын мэнд хүргэе. Яа харахгүй Монгол хүн сансарт ниссэн бол үйл явдал бол монголчуудыг маш их сэргээсэн тийм баяр юм байгаа. Хизээч мартагдчихгүй үйл явдал байсан. Тийм учраас Монгол түмэндээ энэ өдрийн баярын мэндийг хүргье. Тэгээ сансрын нисгэгч дэлхийд анх удаа дэлхийгээс сансарт хөөрсөн сансрын нисгэгч Юрий Гагарины одоо тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулаад одоо зөвлөлт Оросын хуучнаар тийм ээ одоо Оросын тэгээ Монголын сансрын нисгэгч тэ болсон бид нар бас бүгдээрэнд нь тэрнээс одоо сансрын нисгэгчтэй ард түмнүүдэд бас баяр хүргэе. За тэгье баярын мэнд төргий Гагарины одоо лавга хүүхдүүд нь охтууд нь байж таарна тэдэнд баярын мэнд хүргэе. За баярын мэнд хүргэцгээе. Баярлалаа. За ямар. Ард хүмүүстөө баярын мэнд хүргөөрэй. За баярын мэнд хүргье. За. За болоо. Баярлалаа. Яах вэ? Та бүгдээ та бид нэвтрүүлэг үзлээ. Сэтгүүлэгчдүүд Баталай Багдаев, Мөнх Далайнер танц ажиллаж ажиллаа. Удангүй уулзцгаая.